өнөөдөр энэхүү танхимд хүрэлцсэн орончуулсан эрхэм журмын нөхөд та бүхэндээ энэ өдрийн чин сэтгэлийн хадуу мэндчилгээг өргөн төшөөлье. Өнөөдөр энэ гараад та бүхэн харахад үнэхээр сайн харагдаж байна. Үнэхээр цоглог, золбоолог, өөдрөг өнгөлөг сайн харагдаж байна гэж бас энэ түрүүнд хэлмээр байна. Өнөөдөр энэ оюун бүсийн чуулга уулзалтанд үндсэн зохион байгуулагч аймаг, манай Өмнөговь аймаг, за Баян аймагуд, Дорноговь аймаг, Дундгов аймаг, за тэгээд манай Баян Монгол аймаг гээд гол оролцогч аймагуд байгаа. За дээр нь нийслэлийн хан уул дүүрэг, нийслэлийн багангаа дүүргүүд мөн оролцож байгаа гэхэд таатай байна. За дээр нь бас зочин аймгаар манай Хөвсгөл аймаг, Орхон аймгийн төлөөллүүд оролцож байгаа. За зочин дүүргээ Баян бол Баян зүрх дүүргийн намууд төлөөллүүд бас оролцож байгаа гэж бас энэ хэлмээр байна. Тэгээд Орхон аймаг бас ирсэн байгаа зочин аймгаар. За ингээд энэ бүсийн чуулганы гол ач холбогдол бол өнөөдөр бид улс орны тулгамж байгаа нийгмийн эдийн засгийн асуудлууд, тэр дотроо бүс нутгийн энэ говийн бүсийн аймагуудын тулгамж байгаа асуудлууд, намын гишүүдтэй тодорхой мэдээлэл өгөх гээд олон чухал асуудлуудыг хэлцэх. Тэнд бас тодорхой хэмжээний гарц одоо тэр бодлогын асуудлуудаа хэлцэх. Энэ чиглэлээр бол бүсийн чуулганы зохион байгуулахаар бид энэ тулгамж болж байгаа. Тэгээд өнөөдөр түрүү хэллээ зөв бүсийн чуулганы өмнөхөн бид Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчийг сонгосон амжилтаар зөв бүсийн чуулганаар хэлжсэн. За энэ удаагийн чуулганд бас улс төрийн хувьд томоохон үйл явдлын дараа дахиад бас чуулжээ. Бид 27 жилд Монголын төрийг 96 жил завсаргүй эзэмжсэн тэр нам өөрсдөө татаж унгаасан тэр бодлогын тэр шийдвэр дээр арц нам өөрийнхөө барьсыг барьж тэр асуудлыг шийдсэн ийм үйл явдлын дараас оюун бүсийн чуулган болж байна. Энэгээр бас чухал юм асуудал байгаа. Тэгтээ энд нэг зүйлийг хэлэхэд бол бид ямар ч тохиолдолд өнөөгийн ихэнхтэй хамтарсан ямар нэгэн эсрэг засгийн газар бол байгаагүй. Бид 2020 онд шийдсэн арц намын хөгжлийн бодлогыг барьж байгаа гэдэг. За өнөөдрийн бас энэ харга хэмжээнд манай гадны зочлол ирсэн байгаа. Конрад Аднаврын сангийн төлөөллүүд ирсэн байна. За мөн бүгд найрамдчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөллүүд ирсэн байна. Энэ гадны төлөөлөгчнөөс бидний олон жил хамтарч ажилласан ийм түншүүд байгаамаа. Тэгээд энэ кассийнхаа энэ бүгд найрамдчуудын хүрээлэнгийнхэнд аль хэдинд нь энд байгаа нийт журмын нөхдийнхөө өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргье. Ингээд өнөөдрийн энэ чуулган өнөөдөр маргааш 2 өдөр болно. За нэг өдөр бид энэ байгалийн үзэсгэлэнт газруудыг үзээд ингээд чуулганаа өндөрлөө нутгийн зөв өрхийн жолоогоо заалнаа. За тэгээ өнөөдөр эдгээр бас жоохон салхитай эдэр байгаа ч гэсэн энэ говь гэдэг бол говь энэ говийн сайхан нутгийг үзээгүй хараагүй маш олон энд ирсэн байгаа хаа. Тэгээд бас энэ говийн сайхныг үзэж энэ говь нутаг гэдэг бол Монголын бас өв таалга болсон энэ сайхан нутаг өнөөдөр Монгол орны эдийн засгийн гол бодлогын хөшүүрэг Монголын баялагын бас томоохон өвс энэ говь нутагт байгаа гэдэг бас таахандаас хэлэхэд таатай байна. Ингээд өмнөний говьхондоо юуны өмнө энэ нийт өнтөмс барьсан хэлий. Тэгээд бид олуулаа гэдгээ хамгийн гол мэдэрч өнөөдөр энэ дэлхийг өссөн маш олон хүмүүс бас ирж чаддаг байгаа. Гэхдээ энэ төрсэн төлөөллүүд нь тухайн орон нутгаа бүрэн төлөөлж чадах хаа гэдэгт би хэлцэхгүй байна. Ингээд өнөөдрийн арц намаас зохион байгуулж байгаа оюун бүсийн чуулга уулзалтын үйл ажиллагаа
апис сор нестим дидя